Сайн байцгаана уу? Энэ удаад Microsoft Office Excel дээр нэм гэсэн алдааг хэрхэн гардаг талаар мөн үүнийг хэрхэн янзлах талаар заах болно. Нэм гэсэн алдаа нь ямар нэгэн функц бичиж явах явцад функцийн нэрийг нь буруу бичсэн тохиолдолд энэ алдаа гардаг байгаа. За жишээлх юм бол энэ тохиолдолд нийлбэрийг олддог sum функцийг ерөнхийдөө юугээр бичих ёстой байсныг алдаад бичсэн болохоор энэ удаа гарч байна. Харин энэ дээр болохоор average гэдэг дунджийг олох функц байгаа. Үүнийх нь e-г нь e-гээр андуураад бичсэн байна. Энэ тохиолдолд энэ алдаа гарсан байна. Энэ name гэдэг алдаа нь болохоор нэг өсөндө тэнцүү гээд ямар нэгэн огт хамаагүй бичиглэл бичсэн тохиолдолд ерөнхийдөө гардаг алдаа байгаа. Тухайн нэртэй функц олдохгүй байна гэсэн утгатай утгыг илэрхийлж өгдөг тийм алдаа байгаамаа. Мөн функцээ дутуу бичсэн ч юм уу, зөв функцийн нэрийг зөв бичсэн боловч хаалтуудаа оруулаагүй гэсэн тохиолдлуудад гардаг алдаа байгаамаа. Анхаарал тавьсан баярлалаа. Танд энэ бичлэг таалагдсан бол лайк болон шеэр хийж өгнө. Танд асуух зүйл гарвал IT цэцэг эмээний мэйл болон Facebook, YouTube-ээр бидэнтэй холбогдно.